мэдсэн баярын утга учир гэсэн сэдвээр ирсэн үгийг хамтдаа сонсох болно. Тэгэхээр та Иесус Христ төрсөн тэгэхээр их баярлал. Би энэ Иесус Христ дэлхий дээр төрсөнд их баярлдаг шүү гэж аав гаргав. Тэгэхээр Иесус Христ төрсөнд их баярлдаг шүү. За баярлалаа. Тэгэхээр Иесус Христ төрсөнд би ер нь бол баян баярлаж явдаг шүү гэж аав гаргав. Иесус Христ төрсөнд баян баярлаж явдаг шүү гэж байгаа юм байна. Харцгаа. Гэхдээ түмнийг бол багассан ч гэсэн бас их байна, тийм ээ. Тэгэхээр Иесус Христ төрсөн тухай энэ баярыг ганц 12 сар тэмдэглэдэг баяр биш юм аа. Иесус Христ төрсөн тухай энэ баяр болохоор угтаа бол байнга өдөр болгоо талархаж явах хэрэгтэй зүйл юм. Гар утсаа унтраад өгөөрэй. За гар утсаа унтраагаарай. Дууг нь хаалгасан ч юу? За бусна. Борхоос дээр. Таны дууны утасны дуу YouTube дээр явж иж магадгүй шүү. Юм болохоор дуу явахгүй зүгээр. Юу ярьж илээ сая? Баянга талархах хэрэгтэй юм байна. Иесус Христ төрсөн баярыг одоогоо Иесус Христ баянга талархаж авах хэрэгтэй. Нэг жишээ байна. Чингис хаан төрсөн нь Монгол хүмүүсийн хувьд бол маш том гоё үйл явдал тийм ээ. Чингис хаан төрж ирж уул нь би ингээ баг байхдаа Монголд ганцхан хаан байсан багтаа гэж боддог байсан. Ягаад багш нар дандаа Чингис хаан гэж ярьдаг байсан болоо. Тэгээд дараа нь түүх хийжэл үзсэн чи зөндөө олон хаан байсан байгаа байхгүй юу? Хамгийн сүүлчийн хааны нэрийг Гигдэн хаан. Сайн гигдэн гэсэн тэр хүмүүс сайн хичээл хийсэн. Гигдэн хаан. Өөрөө зөндөө олон хаан байсан байгаа. Гэхдээ юу гэж боддог байсан бэ гэхээр Чингис хааны тухай ярьж байгаа болохоор Чингис хаан ганцхан хаан юм байна да гэж бодож ирсэн нь миний буруу байсан байна. Монгол хүмүүсийн Чингис хаан төрсөн маш том үйл явдал. Гэхдээ Герман хүний хувьд бол эсвэл Солонгос хүний хувьд бол Америк хүний хувьд бол Чингис хаан төрсөн нь төдийлөн баярлах зүйл биш. Тэдэрт тийм хамаатай биш учраас. За шүүл Стив Жоб төрсөн нь Монгол хүн бидний хувьд бол яг гар ус хэрглэж байгаа гэдэг утгаараа хамаатай болохоос биш. Тэр хүн төрлөө бүүн тийм баяргаар болохгүй. Майкл Джексон төрлөө. Төрсөн нь гой чухал үйл явдал юм аа. Бидний хувьд бол төдийлөн тийм том биш. Мэдээж захад шүтмэшэрж байгаа хүний хувьд бол энэ хүн төрсөн нь түүхэнд маш том чухал үйл явдал болж билээ гэж ярих ч гэсэн өөрөөр би юу гэдэг нь дэлхийд даяар алдартай хүмүүс зөндөө их байгаа ч гэсэн тэр алдартай өмнө тухайн газар нутагтаа тухайн нэг ийм талбартаа нөлөө өгдөг гэсэн үг юм. Дурсагддаг гэсэн үг. Харин Иесус Христийн төрсөн энэхүү төрөлт нь дэлхий даяар дэлхийн бүх хүмүүс бүгдэнд нь хамаатай тийм төрөлт юм байна. Амен. Амен. Яг өөрөлдөл Чингис хаан төрсөн нь Монгол улсад бол маш чухал хамааралтай. Өөр улсад бол төдийлөнс хамааралтай биш ч гэсэн Иесус Христийн төрсөн төрөлт нь Монгол хүн байна уу, Герман хүн байна уу, Солонгос хүн байна уу, Япон хүн байна уу, Орос хүн байна уу, Энэтхэг хүн байна уу, бүх хүнд бүгдэнд нь тэг хамаатай. Ажиг хэлэхгүй. Иесусийн төрөлт бүгдэнд хамаатай. Иесусийн төрөлт бүгдэнд хамаатай. Яагаад наад гэж хэлж байгаа юм бэ? Гэх юм бол Жон Вэйц би тавхан тайлбарч өгнө. Тэмч учраас Иесусийн төрөлтөөс ахуулаад он тооллоо гэсэн тийм ээ. Иесусийн төрөлтийг үндэслэж манай эртний тооллого эхлэж явсан байна. Иесус гэдэг бол үнэхээр түүхэнд хамгийн чухал хүн. Хамгийн чухал хүн. Иесусийн төрөлт бол хамгийн чухал юм. Тиймээс хэлвэлээ. Иесусийн төрөлтийн тухай тэр дундаа Крисмас баярын тухай сайн ойлголттой байх хэрэгтэй. За Крисмас баяр гэж зөндөө сонсч ирсэн тийм үү? Тэгээ та нар нэг дуу мэдэн штэ. Ямар дуу мэдв Крисмас баяртай холбоотой? Би биш юм за өөр. Маш их явдаг. Last Christmas. Гэж зөндөө хүмүүс андуурч шинэ жилийн дуу биш юм байна. Шинэ жил зарим хүмүүс Крисмас гэдэг Merry Christmas-ыг
энэ шинэ жилийн баяр шүү дээ. Ингэж нэрлэдэг юм билээ. Ингэж юм иймгүй маягаар ойлгочих магадгүй. Гэхдээ маш том ялгаатай зүйл байна. Өнөөдөр энд ирсэн хүмүүс Christmas баярын талаар ойлгоно гэж найдаж байна. За Christmas баяр гэж юу юм бэ? Тэгмээ энэхүү баяр нь 2000 жилийн өмнө Есүс Христ дэлхий дээр мэндэлсэнийг тэмдэглэж байгаа баяр байгаа шүү дээ. За Мэри гэдэг үг маань болохоор баяр хөөр гэсэн үг таа. За Christ Христ маань тослогдсон нэг Есүс хэлж байгаа. Масс гэдэг маань олон нийт цуглаан гэсэн үг. Энгийнээр магчлан орчуулах юм бол баяр хөөртөө Христийн цуглаан нэмэх маягаар Христ мэндэлсэн цугларж байгаа баяр хөөртөө Христийг төрөлтийг тэмдэглэж байгаа цуглаан юм аа гэсэн санаа юм. Гэхдээ бид утгаар нь орчуулахдаа Монгол итгэж биш хүмүүс юу гэж орчуулж байна гэхээр зул сарын баяр гэж орчуулдаг байна. Гэхдээ бид нэр юу гэж энийг хэлүүл цогцтой байхлаар Христ мэндэлсэн баярын мэнд хүргье гэсэн утгаар нь ойлгох юм зүг. Ачно. Заажид таньж хүндээ Merry Christmas. Тэгэхээр Монголоор Христ мэндэлсний баярын мэнд хүргье. Дэлхийд даяар Христ итгэж байгаа 2.3 тэрбум байгаа. Нэг товчхондоо 30 дэлхийн 33% нь Христ итгэлтэй гэж ойлгож байна. Бодоод үзэн та Монгол ганцаархан итгэж байгаа юм шиг санагдаж байгаа те. Гэхдээ ганцаараа санагдаж байгаа те. Тэгээд надаас үл итгэж байгаа хүн байгаа ч юм уу би ганцаараа итгэх болчих юм билүү гэж бодож байгаа шүү дээ те. Тэгээд өөр улсуудлаа гараад үз. Христ гэж байгаа хүмүүс ямар их байгаа. Интернет л ороод хараад үз. Христ гэж байгаа хүмүүс яаж Бурхныг магтаж байгааг, яаж Christmas баярыг тэмдэглэж байгааг анзаарах хэрэггүй. Дэлхийн даяар дэлхийн 3 дотны нэг нь Христ гэж юм аа гэсэн судалгаа байгаа. Тиймээс хажууд хүндээ битээ ганцаардаарай. Уран зоригтой байхыг хүсэж байгаа учраас. Тэгэхээр Christmas баяртай холбоотой нэг хүний нэг их гардаг штеп. Тийм билээ. Удаан уцтаа ингээ малгай зүгээд ингээ ориг нэр нь Санта Клаус. Санта Клаус маань болохоор энэ үүслийг бодох хэрэгтэй. Санта Клаус нь болохоор манай эртний ерөнхийдөө Christmas баярыг манай эртний 3 дугаар зуун тэмдэглэж гисэн ба. 2 дугаар зууны үед их тэмдэглэж байгааг байж байгаа. 3 дугаар зуунаас ахвалаа Christmas баярыг тэмдэглэж гисэн. Тэгээ манай эртний 4 дугаар зууны үед Николас гэдэг нэртэй нэгэн санваартан байдаг гэсэн. Хин гэдэг нэртэй. Энэ санваартан юуны Christmas баяраар хүүхдүүдэд ингээ бэлэг өгдөг байсан баг. Нууцаар бэлэг өгдөг байсан. Тэрнээсээ болоод гигантэн гэдэг үг бол Saint гэдэг үг. Saint Nicholas баггүй юу? Дуудахдаа Saint Nicholas гэж дуудана. Гэтэ энэ хүний дуудсаар хагаад нэр нь ингээ нийлээд Santa Claus болоод төрчихсөн. Өөрөөр хэлбэл католик шашны нэгэн гигантэн лам байсан хүмүүс. Христч лам байж байгаа. Тэгээд хүмүүстд тусалдаг байсан. Тэгээд Saint Nicholas тэрний явсараа Санта Клаус болсон. Тэгээд Санта Клаусыг Coca-Cola компани борлуулалтаа сайжруулах зорилгоор улаан өнгөтэй болов суурьсан мэт. Тэгээд улаан өнгөтэй болгоод улаан өнгөөр ингэж түүх хүргэсэн байдаг. Монголд ирэхэд шал өөр өвлөг үгэн болоод тавьчихсан. Тэгээд юу шинэ жил мэдээр гарч ирдэг болчихсон байгаа даа. Ууж хуумда энэ нь өөрөө Христ мэндэлсэн баяраар хүүхдэд билүү гэдэг хүн байсан байна. Гигантэн байсан байна шүү дээ. Тэр нь одоо бүр шинжилтэйгээ холилдоод ингээд нэг юм болчихсон байна. Хэдүүлээ ойлгох нь тийм үү? Санта Клаусын үндсэн нэр нь Saint Nicholas. Энэ хүн хэн байсан юм бэ? Санварт хүн байсан гэсэн юм байна. Дараа гацуурыг мэднэ. Гацуур шинэ жилдээ засаж байгаа. Тэгэхээр гацуур маань ямар зорилготой вэ гэхээр Бурхны мөнх байдлыг хүн бас Есүс Христ итгэх үед ирдэг мөнхийн амьд бэлэгдэж засдаг байна. Дараа нь од байна. Дээр нь од тавьдаг тийм. Энэ од нь болохоор Есүс Христийг төрөх үед дорны мэрэгдийг хөтлөн явсан. Тийм үү? Тийм учраас одыг тавьдаг байна. Дараа нь та нар Тэнгэр хэлчээн ингээд янз янзын чимэглээ мэдэн тийм үү? Тэнгэрийн чонч дээр гарч ирдэг тийм. Гарч ирээд өнөөдөр Давидын хотод авч ирсэн Есүс та нарын төлөө мэндэллээ гэж хэлдэг. Дараа нь юу байдаг вүлээ? Лаа байгаа. Ингээд лаа зөндөө лаасан.
Лаа нь яг Христ мэндэлсэн баяртай шууд хамааралтай гэхээс илүүгээр Есүсийг дэлхийд гэрэл болж ирсэн юм аа гэдэг бэлдэж өгдөг. Тиймээс лаахсаад байгаа. Дараа нь нэг ийм чихэр мэднэ сте. Хайг. Энэ нь болохоор Есүс Христийг мэдлэх үед хээр унтаж ирсэн хончтыг бэлгэлж байгаа. Хончтой дээр мэдээ очсон шүү дээ. Хайг нь. Гэтэ мөн бас Есүс ч гэсэн бидний амьдралын хамгийн сайн хонч юм аа гэдгийг бас харуулж байна. Тэгээд дараа нь нэг юм балуу мод байгаа. Нэг юм ногоон юм 3 ивтэй юм тийм нэг ногоогоор чимэглэдэг штэ. Балуу мод. Энэ нь Есүс Христийн ийм зовлон өргөс тэтэн бэлэгддэг байгаа. Дандаа харах юм бол уусаа гараад идэх нэг юм ногоонтой тиймэрхүү нэг юм чимэглэл байна. Дараа нь хонх байна. Хонх мэдж байгаа. Хонх нь ямар үргийг үүсгдэг вэ гэхээр Крисмас баяраар Христ мэндэлсэн баярт мэдээг хүмүүс дамжуулцгаая гэсэн үргийг үүсгэдэг байна. Тийм бэлэгдлийг агуулдаг. Тиймээс Крисмас баяраар бид ч гэсэн хонх болон уурах хэрэгтэй юм аа. Хонх сайн байна. Хамгийн сүүлд нь гацуурыг тэмдэглэх чимэглэхтэй одоо болохоор зөндөө олон сааж янз юм чимэглэж байгаа тийм. Ийм улаан цагаан тууцаа чимэглэж байгаа. Тэрний нэг онцлог нь юу гэхээр Есүс Христийн цус ба нүглийн уучлалыг бий болгосон гэмгүй амьдралыг цавж байгаагаар билэгдэж байна. Есүс Христийн цусаар гэмгүй болж үрдмөх амьдрал боломжтой болсон юм аа гэдэг гацуур маа харуулж өгдөг гэсэн байна. За бид энэ юу гэдэг хаа энэ хүү Крисмас баяртай холбоотой эдгээр бүх зүйлс нь Христ итгэлээс үүсэлтэй юм аа гэдэг. Одоо шинэ жилдээ жоо холилтой байгаа эдгээр зүйлийг та одооноос нь бодоод шалгаж энэ юм учиртай юм байна штэ. Би чи ямар агуу хүнд итгэж байгаа юм бэ гэдгээ дахин нэг санаасаа гэсэнтэй хэлсэн байгаа даа. Ойлгож байна уу те? За тиймээс хажууд хүндээ утгагүй болох Merry Christmas гэдэг гэж. Merry Christmas. За Christmas баяр шинэ жил үү? Эсвэл Христ мэндэлсэн баяр уу? Хэд сар хэдэн гэдэг вэ? 12 сарын 25. Тэгэхээр 12 сарын 25-нд төрөөгөө зүгээр энэ өдөр ингэж тэмдэглэе гэж шийдвэр гаргасан гэсэн юм байна. Яг бид нар хамтдаа Христ тийм баяр яагаад чухал юм бэ? Христ Есүсэд төрсөн яагаад чухал юм бэ хамтдаа харцгаая. Эдгээр штэл. Орой. Есүс Христ ийхүү мэндэлжээ. Түүний их Мария Йосефтэй сүү тавиад тэр нийлхээсээ өмнө ариун сүнсээр Христтэй хүүхэд олсон нь мэдэгдэжээ. Амен. Есүс Христ ийхүү мэндэлсэн байна. Түүний хин ирэх гэдэг нэ? Мария ямар хүнтэй сүү хинтэй сүү тавьсан бэ? Йосефтэй сүү тавьсан гэсэн. Тэгээд тэр нийлхээс өмнө тэр нийлэх гэдэг маань хамт байхаас өмнө ингийн яа. Байгаас өмнө ариун сүнсээр Христтэй хүүхэдтэй болсон байна. Манайха энийг уншихаар бид нар болохоор тэгсэн байна да гэж ойлгох. Гэтэ зарим нэг хүмүүс хэцүү тусдаг. Хүнтэй суугаагүй юм ихтэй. Яа, хүүхдтэй болтیں۔ Ингэж ярьдаг хүмүүс бас гарч байна. Тэгэхээр хүн бас өдрийн хамтдаа Лук номыг харах юм бол за би зүгээр хэлээд өгчнө. Лук номын 1-р бүлгийг 34-өөс 38-д харах юм бол Габриэл гэдэг тэнгэр элч тэндэр гарч ирдэг. Мария дээр гарч ирдэг. Гарч Мария яасан бэ гэсэн чи ивэлт гэж баярлаар өрөөд чи хүүхэд болсон байна гэдгсэн чи Мария би охмоос яас хүүхэд болох юм гэсэн чи ариус чам дээр ирнэ. Хамгийн дээдийн хүч чамайг бүрхээд төрөх нэгэн бурхны хүү ариун нэгнээс дуудах болно гэсэн. Тэгэхээр хүнтэй суугаагүй Мариагийн хувьд нь хэдийгээр онгон байсан ч гэсэн бурхны ариун сүнс ирж байгаа болохоор бурхны ариун сүнс өөрөө хамгийн дээдийн хүч учраас дотор Есүс Христийг бүрэлдүүлэх боломжтой байсан гэсэн. Тэгээд цааш нь хөгжлүүлэн Мариад юу хэлсэн бэ гэдэг тэгэхээр бурхан боломжгүй юм гэж байдаг юм гэж асуусан. Тэгэхээр Мария тэр бурханы ариун сүнс ирээд Есүс Христ гизэнд бүрэлдсэн байна. Ойлгомжтой байна уу? Мэдж байгаа бит яриад байгаа ч гэсэн царай гаргаад байна. Аргачлаг нь. Тэг цаашаа хамтаарай. Энд асуудал гарч байгаа. 19 20 дахь шилээ.
Нөхөр Йосеф нь зөв хүн байсан бөгөөд Марияг олны шившиг болгохоос үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодлоо байж. Йосеф нь ямар хүн байсан гинэ? Зөв хүн байсан. Бодож үзье. Тухайн ёсороо ярих юм бол Мариад сүү тавьсан байсан. Удахгүй гэрлэгчсэн баг. Тэгсэн чинь нөгөө нэг Мариагийн гидсэн ингээд томроод байсан. Нөгөө Есүс бодог юм шиг юм байгаа гэж нороод гамаллаа гэж бодоод ирсэн. Тэгсэн чинь ямар ч сүгттэй болсон мэдсэн баг. Хэрвээ Юудан шашны хуулиараа бол сүү тавьсан эмэгтэй нь жирэмсэн болсон бол сүү тавьсан эмэгтэй нь гэрлэгээс өмнө бэлгийн харилцаанд орсон мэддэх юм бол зөв онгон байдлаа алдсан гэдгийг нь мэддэх юм бол сүү залуу нь бүм бас хүмүүс ямар эрэхтэй байдаг вэ гэхээр олонний өмнө эмэгтэй гаргаж ирээд энэ эмэгтэй хар энэ эмэгтэй ариун байдал алдсан байна гэж олонний өмнө гаргаж ирээд ичгүүртэй байдал оруулж хагаад түүн рүү чулуу шидэж алах хууль тавиага. Тэгээд хэн Мариагийн хувьд нь Йосефтэй сүү тавьцсан хэрнээ Тэнгэр элчийн үгэнд ороод таны хийснээр болгоё гэж хүүхдтэй болгож зөвшөөрсөн нь өөр агуутам итгэл. Амиа энэ чинь тавьж байгаа итгэл юм. Нөгөө талаар Йосеф зөв хүн байсан болохоор олонний өмнө гаргаж ирээд илчлэх ёстой. Тэгээд чулуу шидэлээд алуулах ёстой байсан ч гэсэн зөв хүн гэдэг утгаараа мөн бас магадгүй Мариад хайртай байсан учраас нууцаар чимээгүй явах хүссэн мөн. Чимээгүй явах хүсэж байгаа. Ариун сүнсээр бүрэлдсэн гэдгийг сонссон юм болоо сонсоогүй юм сайн мэдэхгүй байгаа чинь Йосефийн хувьд ойлгомжгүй байгаа. Ойлгож чадахгүй байхгүй юу? Ягаад өвн ийм зүйлийг харж байгааг болохоор яаж ариун сүнсээр хүүхдтэй болох юм бэ? Энэ мэдэхгүй байгаа. Ямар нэг өөрийн эрхтэй хүнтэй ингээд болоод хүүхдтэй болсон юм байна. Магадгүй Йосеф ингэж бодсон ч гэж магадгүй. Гэхдээ ямар ч тач тэр орой тэр өдөр явахыг хүсэж байсан. Есүс Христ дэлхийдээ бүрэлдэх үед ийм зүйл тохиолдож байсан. Тэр үед юу болсон бэ гэхээр 20 дугаар шүтлэг хамт уншия. Харин түүнийг тийм бодож байхад харахгүй. Эзний тэнгэр зүуд нь үзэгдээд Давидын Йосеф Мариаг нэрээ болохоос бүх эмээх тун учир нь түүнд олдоод байгаа ариун сүнсний юм аа. Тийм бодож байхад нь хэн гарч ирсэн бэ? Эзний тэнгэр гэж гарч ирсэн. Зүунд нь ороод хэлсэн. Одоо Йосеф хэрэгтэй байдаг. За яг. Давидын хүү Йосеф. Тэгэхээр Йосеф болохоор Давид хааны удам байсан. Давид хаан өөрөө Юдагийн удам. Яг энэ дагуу угаасаа аврагч эзэн Давид Юда овгоос Давидын удмаас төрөх ёстой байсан. Тиймээс чи түүний онцгойлон гэж бодож байгаа. Давидын хүү Йосеф. Мариаг эхнэрээ болохоос бүү яамаараа? Эмээх тун. Тийм ээ. Учир нь ягаад түүнд олдоод байгаа нь хинийх юм аа? Ариун сүнсний юм аа. Тэгээд зүүнд нь гарч ирсэн байна гэж байна. Хэрвээ Тэнгэр элч энэ өдөр эзэн Тэнгэр элч зүүнд нь ороог байсан бол маргааш нь Йосеф яасан бол айд авах байсан байна гэж байна. Хүмүүс Мариаг гаргаж ичээд яг тэр юм болчдөг байна. Дараа нь мэдээж чулуу шидэж магадгүй шүү. Магадгүй Йосефийг муу хэлж магадгүй байсан. Йосеф нэрийг гэдэг залуу хаяатсан байл шүү дээ. Тэр аягүй хүүхдтэй болгож хаяатсан магадгүй гэж ярих байсан байж магадгүй. Ямар ч гэсэн эзэн Тэнгэр элчээрээ энэ өдөр хамгаалсан. Тэгээ хэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд үргэлжлүүлээд одоо Есүсийн хоёр нэрийн тухайн гарна. Эдгээр нэр нь 21-р эшлэл 3 тэрээр нэгэн хүү төрүүлж тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул нэг Есүс хэмээн дуу гэвэ. Амен. За. Хардамс минь. Тэнгэр элч гарч ирээд бити юм бэ. Түнд олдоод байгаа хүүхэд нь ариун сүнсний юм хэлж өгчөөд дараа нь юу хийж байгаа гэхээр энэ хүүхэд ард түмнээ нүглээс нь аврах тул түүний ирээдүйг хэлж өгсөн байна. Энэ хүү Есүс юу хийх вэ? Тэгэхээр Йосеф ямар ч мэдээлэлгүй байгаа шүү дээ. Тэгээ зүлд нь хэлж байгаа. Аврах тул түүний нэрийг Есүс хэмээн дуудаарай. Ягаад саад тэгээд гарч байгаа юм гараа. Ягаад гарч байгаа? Тий саад хийж заяа. Шууд зүгээр ингээд хар сууж байгаа явж байхгүй. Ярьж илаа.
амар сайн дундуур хөдөлж явах нь урд ярьж байгаа юм амар зүйл. Эдгээр нэр нь юу вэ? Ард түмнээ нүглээс нь авах хүүхд ирээдүйн тухай ярьсан шүү дээ. Хүүхдийн ирээдүйн тухай ярьж байна. Энэ хүүхэн бол ард түмнээ нүглээс нь аврахын учраас юу нэрийг Есүс гэж дуудаарай. Ингээрээ Есүсийн төрөлтөнд тантай яага хамаатай байгаа юм бэ гэдгийг утга санаа гарч байгаа. Есүс хүмүүсийг нүглээс аврахын тулд төрсөн. Амен. Тэжээд хүндэхгүй. Есүс таны нүглээс аврахын тулд төрсөн. Есүс гэдэг үгийг утга нь Бурхан бол аврал гэсэн үг шүү. Тухайн үед Есүс гэдэг нэр их олон байсан. Ингийн хүн ч Есүс нэр өгдөг байсан. Есүс сайхан Есүс гэдэг нэр өгсөн. Есүс энэ төрөлд яагаад бүх хүмүүстэй хамаатай юм бэ? Түүний төрөлд яагаад дэлхийн тэр олон алдартай хүмүүс дундаас Чингис хаанаас өөр ямар хаанаас өөр ямар алдартай хүнээс яагаад Есүсийн төрөлд тийм агуу утгатай юм бэ гэхээр Есүс та бидний нүглээс аврахын тулд төрсөн учраас л тэр. Есүс нүглээс аврахын тулд төрсөн юм аа гэхээр бид бүгдээрээ амен гэж зүгээр л өнгөрчихөж байгаа. Гэхдээ энэ бол маш том агуулга байна. Яагаад гэхээр болж үзье. Бид хүн алж хүрээ талаагүй л бол нүглийг нэг том нүгэл тооцдоггүй. Хүн болго хийдэг штэ гэж боддог. Гэхдээ нүгэл гэдэг зүйл маань та бидний амьдралыг там руу хөтөлдөгөөрөө аюултай байдаг. Мөн бас нүгэл гэдэг зүйл маань та бидний амьдралыг холион бантан болгон хуургадаг. Нэг ийм зүйл байдаг. Юу тамиг асар том сорон зимаа гэдэг. Юуг татдаг сорон зой гэхээр нүглийг татдаг сорон зимаа. Танд баг байна уу ихээр нүгэл байгаа бол тамаас таныг татах болно. Та тийш ороод мөнгөж чадах бол мянга гарахыг хүссэн ч нээр авах ягаад танд нүгэл авах гэсэн. Нүгэлтэй бүтээлүүдийн оршдог мөнхийн зовлон тамагд. Харин Есүс энэ нүглээс аврахын тулд юм аа гэж ирсэн юм аа гэж. Тийм учраас тэр түүний төрөлт нь бидэнд бүх дэлхийн бүх хүмүүстэй хамаатай. Ягаад Библиэд үгж хэлдэг вэ гэхээр бүгд нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэг юм аа. Библиэд бүхэн нүгэл үйлсэн гэдэг. Тэгвэл Есүсийн төрөлт бүхэнтэй хамаатай юу? Зөвхөн бидэнтэй хамаатай юм уу? Бүхэнтэй хамаатай. Би таны өнөөдөр нэг зүйлд уриалах байгаа нь Есүсийн төрөлтийг 12 сард биш өдөр болгоно бодож талархаа амьдарцгаая. Амен. Есүс бол ямар зорилгоор ирсэн юм аа? Бидний нүглээс аврахын тулд. Еврей номын 2:17-д ийм үг байдаг. Тэрээр хүмүүсийн нүглийг уучлахын тулд ах дүүтэйгээ адил болохоос харахгүй байсан юм аа гэдэг. Зарим хүмүүс асуудаг. Есүс энэ дэлхийд заавал Маригаас төрөхгүйгээр шууд Тэнгэрээс бууж ирэл хүмүүсийг аварч болоогүй мó? Есүс учир нь бүх хүмүүсийн төлөө үхэх шаардлагатай учраас түүнд зайлшгүй махан бий хэрэгтэй. Тиймээс тэр зармаа зовлон тусаа урсгахын төлөө тэр зайлшгүй хүн болох шаардлагатай байсан. Тиймээс хүн Маригаас төрсөн. Зарим нэг хүн асуув. Тэгвэл Есүс хэдэн настай юм бэ гэж. Үүн асуусан минь хаанаас те? Есүс хэдэн настай юм бэ? 2018 настай. Зөв? Иохан номын 17 дугаар бүлгийн 5 дугаар эшлэгийг харах юм бол Есүс хэлсэн байдаг шүү дээ. Есүс энэ үгэнд тодорхой хэлэхдээ ертөнцөөс өмнө тантай хамт байсан гэж хэлдэг. Библийг харах юм бол маш тодорхой. Есүс өмнө байсан. Есүс өмнө Бурхантай хамт байсан. Амен. Тэр гурлаар гарч Бурханы нэг оршил юм. Тэр өөрөө Бурхан байсан. Гэхдээ та бидний нүглээс аврахын тулд тэр хүн болсон. Хүн болохдоо хин дээр
Мариа들 юугаар бүрлдэж Есүсээ бүрлдэж яг төрөгч исэн төрөө бүрлдээ байжсэн чинь хэн хайж авах гэж исэн? Аав, ахмын аав. Хэн тусалсан? Эзний Тэнгэрч мэдээж бурхан өөрөө туссан шүү дээ. Тэнгэрчийг авч. Тэгээд тэр хүүгийн юу хийх ёстой гэж зааж өгсөн. Харин хүмүүс битээ мартаа. Есүс бол та бидэнд хүлээс аврахын тулд дэлхийд ирсэн. Тэр өмнө нь байхгүй ч гэн төрсөн биш тэр угаасаа байсан. Хоёрдугаар түүний нэрийн тухай хэлж байгаа. 22-23 Идүгээ энэ бүхэн тохиолдсон нь иш үзүүлэгчдээр дамжуулан эзний айдас нь биелэгдэхийн тулд ингэхдээ харах тун онгон бүсгүй хүүхэд олж хүү төрүүлнэ. Түүний нэрийг Имануэль орчуулбал бурхан бидэнтэй хамт гэж тэд нэрлэн гэсэн юм аа. Амен. Энэ нэг завсан хэсэг байгаа шүү. Зохиогч нь энэ хэсгийг ингэж гаргаж ирсэн. Идүгээ энэ бүхэн тохиолдсон иш үзүүлэгчдээр дамжуулан энэ иш үзүүлэгч юм бэ гэхээр Есүсийг төрөхөөс 700 жилийн өмнө амьдарч байсан Исая гэдэг иш үзүүлэгч. Хэдэн зуун жилийн өмнө? 700 жилийн өмнө шүү. 700 жилийн өмнө байсан иш үзүүлэгч энэ үг хэлсэн ба. Юу гэж хэлсэн бэ гэхээр харах тун онгон бүсгүй хүүхэд олж хүүхэд төрүүлнэ. Энийг хэлж байгаа гэсэн үг тэр. Мариагаас хин төрхийг Есүс төрхийг хэлж байгаа. Есүс дэлхий дээр яахад бол ирсэн бэлээ? Хүмүүсийг хүлээс аврахын тулд. За, түүний хоёр дахь нэрийг, түүний иш үзүүлгийн нэрийг, тийм ээ? Хин гэж нэрлэнэ? Имануэль. Хин гинэ? Имануэль. Дахиад хин гинэ? Имануэль. Дахиад хин гинэ? Имануэль. Одоо харахгүйгээр чийдэр хэлвэл? Имануэль. Хажуундаа хэлэхгүй юм хэлвэл? Имануэль. Нөгөө талын хүндээ хэлвэл? Имануэль. Одоо өөртөө хэлвэл? Имануэль. Хойтлын хүндээ хэлвэл? Имануэль. Яагаад ингэ одоо хэлүүлж байгаа юм бэ? Шалтгаан байгаа шүү дээ. Орчуулбал түүний нэр юу гинэ? Бурхан бидэнтэй хамт. Түүний нэр. Есүс 700 жилийн өмнө Исая гэдэг иш үзүүлэгчээр дамжуулан хэлсэн нэр нь түүний нэрийг Имануэль. Учир нь түүний нэр бол Бурхан бидэнтэй хамт. Энэ нь өнөөдөр та бид маш их хэмээлийг өгнө гэж найдаж байна. Түүний нэрийг бол Имануэль. Монголоор орчуулж хэлэх юм бол Бурхан бидэнтэй хамт. Есүсийн нэрийг хэн гэдэг гинэ? Имануэль. Иш үзүүлгийн нэрийг орчуулаад хэлэх юм бол Бурхан бидэнтэй хамт. Тэгвэл Есүс хэнийг бидэнтэй хамт болгосон бэ? За дахиад асуулаа. Есүс төрснөөрөө хэнийг бидэнтэй хамт болгосон бэ? Нэрээс нь ярилдаа ингэ. За. Танаа сонсоогүй шүү, ерөөс сонсоогүй заа. За дахиад. Есүс төрснөөрөө хэнийг бидэнтэй хамт болгосон бэ? Томчууд нэг нам цаагаад юм байх байгаа. Томчууд маяг өгөөрэй. Есүс төрснөөрөө хэнийг бидэнтэй хамт болгосон бэ? Юу ярих гэдэг нэг хэрэг. Та бид гим нүгэлтэй байх үедээ Бурхангүй байсан. Хингүй байсан нэ? Бацка өмнө ямар бурхантай байсан? Яа, нэр нь юу байсан? Өөр. Нэг бурхан байдаг биш үү? Болгоныг бурхан байдаг гэж ярьдаг байсан шүү дээ. Чинь чамд бурхан байсан. Батал байсан. Өөр. Ямар ухтайсан бэ? Юу ярих гэхээр нүгэлтэй байх үедээ бид нар чинь бурхангүй байсан юм байна. Харин гэхдээ ийм бурхан байгаа, тийм бурхан байгаа гэж шүтэж ийсэн шүү дээ. Миний хувьд нь намайг мандсаар бурхан гэж ярьдаг байсан.
Тэгээ намайг би хідэн ихтэй гэдэг байлээ. Багасаа ингээл амар хідэл тэгэл энэ бурхан зогтноо гэж амар ингээл тэгдэг яасан ямар тач. Тэгээ цагаан сар мараа хиймээ гаргаал ингээд боддог байсан. Тэр миний бурхан гэж боддог байсан. Яг хүн болгонд нэг бурхан байдаг байсан болоо. Аа миний бурхан энэ юм байна да гэж бодсон. Гэтэ би жинхэнэ эзэнд итгэж юу ойлгосон бэ гэхээр би бурхангүй байсан юм байна гэж ойлгосон. Яагаад Библиэд юм шилдэг? Тэдгээр зүйлсийг бурхан бишээ гэдэг. Тэдгээр зүйлийг хүмүүс дэлхий дээр бурхан гэгдэж байгаа зүйл олон байгаа ч гэсэн жинхэнэ бурхан биш юм аа гэж. Та жинхэнэ бурханыг танихаас өмнө олон бурхантай байсан баг. Тэгээд жинхэнэ бурхан биш байсан. Та өөрөөр хэлбэл бурхан байсан гэсэн. Амен. Таныг орилох үед, таныг шамлах үед, таныг шамдрах үед босгодог тэр бурхан байхгүйсэн гэсэн. Амен. Бурхан ерөнхийдөө байсан ч гэсэн таны юмд онцгойлон тэр орч чадахгүйсэн гэсэн. Харин гэхдээ Есүс Христ дэлхийд ирээд төрснөөрөө түүний нэрийг тэр хэнийг бидэнтэй хамт авчирсан байх. Давчхандаа Есүс гим нүглээс хүнийг аварснараа хэнийг тэр хүний амьдралд оруулж ирсэн. Тэгээд тэр хүн хинтээ хамт байнга байх болсон. Тэр хүнтэй хин байх болсон. Миний ярьж байгаа нэг зүйлийг мартаж магадгүй гэхдээ Есүсийн хоёр дахь нэр бол Иммануэль юм. Тэр тань дээр тантай хамт Бурханы хамт байлгахаар ирсэн юм байна. Тэгэж ойлгоо. Эдгээр нь Есүс намайг нүглээс аврахын тулд ирсэн. Тиймээс түүний нэрийг Есүс гэдэг. Есүс намайг Бурханыг надтай хамт байлгахаар ирсэн. Тиймээс түүний нэрийг Иммануэль. Гой биш үү? Бурхан тантай хамт байна гэдэг нь гой биш үү? Яаж гой болох вэ? Санаад байгаа шилж байгаа юм ойлгуулж яаж үндэ хэлэхгүй юу? Бурхан тантай хамт шүү. Хэрвээ миний сүйд авсан эмэгтэйгээс төрөх хүүхэд бүх хүмүүсийг нүглээс аврах, хүмүүсийн амьдрал дээр Бурханыг бий болгох, жинхэнэ Бурханыг бий болгох тэр хүү байх юм бол яаж орхиж явж чадах вэ? Тэм учраас Есопийн гаргасан үйлдэл юм. 24-25. Есоп найрнаасаа сэрж эзний тэнгэр чинь тушааснаа нэрээ авсан. Түүнтэй ингэр зөрүүлэлгүй байсаар төрүүлсэн үг нь Есүс гэж нэрлэв. Тэгэр хэлжсэнээр хэлсэн тийм ээ. Тэгээд энэ дээр онцгойлсон хэлсэн байгаа. Түүнтэй ингэр зөрүүлэлгүй байсаар энэ нь Есүсийн хувьд нь ямар ч эрэгтэй хүнээс шалтгаанаар төрсөн биш юм аа гэдгийг харуулж байна. За энэ дэлхийн ертөнцийн дундаас зөвхөн эмэгтэй хүнээс төрсөн юм гарахгүй. Биш буруу асууж байна. Та нар дундаас зөвхөн ээжээсээ төрсөн байвал гараар. Аавын оролцоогүйгээр төрсөн гараар байхгүй юу? Батрах чиштэй сая. Аавын оролцоогүйгээр төрсөн гараар байхгүй юу? Баггүй дээ. За тэгвэл өөр таны хурш дунд чинь тийм юм байгаа юу? Гэтэ Есүс сонирн биш үү? Сайн гэж хэлж байна. Ингэр зөрүүлэлгүй байсаар төрүүлсэн хүү. Есүс таны оролцоо байхгүйгээр оролцоо байхгүйгээр Есүс төрүүлсэн. Учир нь Есүс юугаар бүрэлдсэн учраас. Тийм учраас би баян хэлдэг зүйл байгаа. Та нар бодтойгоор бөөгөр өөр янз бүрийн ингээд шашны өдөртгс нарыг хар. Бүгдээрээ аав ээжээс төрсэн байхгүй юу? Мань яг адилхан хүн. Гэхдээ Есүс нь төрөлтний онцгой. Тэр ариун сүнсээр бүгэлдсэн. Амен. Амен. За би төсгөлдөө нэг зүйл тань уриалмаар юм. Бурхан бидэнтэй ямар юм аа? Ямар ч үедээ
Гэж үлээ бид нар таа. Бурхан бидэнтэй хамт. Учир нь Есүсийн нэрээр манай ойлгодог. Энэ хоёр зүйлийг ойлгож авлаа. Есүсийн төрөлд яагаад бидэнтэй хамаатай юм бэ? Тэгэхээр бидний юулээс авах нь тул ирсэн.